Сайн байцгаана уу? Руна ТV суугатаа тавтай морилцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Японд гарсан хэргийг ярих гад бэлтгэлээ. 2014 оны 5 дугаар сарын эхээр Япон улсын Осака хотод байрлах нэгэн орон сууцнд дунд иргэм насны эмэгтэй холбоо барьж чадахгүй байгаа охиноо хайж ирсэн байсан. Түүний охин нь 29 настай Окада Рика гэдэг Осака хотын нэгэн эмнэлэгт цэвэрлэгчээр ажилладаг эмэгтэй байсан. Маш ажилсаг, хичээнгүй гэдгээрээ танигдсан. Гэтэл тэрээр өнгөрсөн 3 дугаар сарын сүүлээс хойш бараг 1 сар орчим ажилдаа ирээгүйгээр зогсохгүй гэрийнхэн болон ажлынхан хинтэнч холбоо барихгүй байсан. Тиймээс ээж нь өөрөө охиныхоо түрээсийн байранд охиноо хайж өөр хотоос ирсэн бөгөөд үүднийх нь хаалгыг нээхээсээ өмнө маш олон бодол тавтан зогсож байсан. Гэртээ байгаа байлгүй дээ, зүгээр л сэтгэл санаагаар унаад гэрээсээ гарахгүй байгаа байх, хин нэгэнтэй холбоо барихыг хүсэхгүй байгаа байх гэсэн янз бүрийн төгшөөртэй бодол тавтан болгоомжтойгоор хаалгыг нь нээхэд нүднийх нь өмнө угтсан зүйл бол цусны мөрөөр дүүрсэн гэрийн доторх төрхөөсөн. Тэрээр хашгирсаар дотогш орсон боловч охиноо хагаад олж чадаагүй. Ингээд ээж нь бол цагдаад дуудлага өгсөн бөгөөд хэсэг хугацааны дараа цагдаа болон шинжээч мөрдөн байцаагч багийнхан хүрэлцэж ирдэг. Хэргийн газрын шалгалтын үр дүнд энэ гэрт гарсан байгаа цусны мөрнүүд нь охин Окадагийнх болох нь тогтоогддог. Гэвч хачиргалтай нь хүчээр гаднаас хүн нэвтэрсэн мөр байхгүй, мөн алга болсон бэлэн мөнгө үнэт эдлэлч гэрт байгаагүй. Өөрөөр хэлбэл энэ нь дээрэмчин орж ирсэн гэхээсээ илүүтэйгээр Окада өөрөө хаалгаа нээж өгөхүйц таньдаг хин нэгэнд халтлаганд өртөж улмаар хулгайлагдсан ч байх магадлалтай гэдгийг харуулж байсан. Гэвч одоогоор түүнийг амьд байгаа эсхийг хараахан мэдэх боломжгүй. За ингээд цагдаа нар Окадагийн мөрийг хайж эхэлсэн. Ингээд мөрлөгөө явуулж байх явцад хит хитэн с ิจ гтэй нөхцөл байдлыг илрүүлж чаддаг. Юуны өмнө холбоо тасарсан үе нь 2014 оны 3 дугаар сар байсан. Гэтэл үүнээс 1 сарын дараа буюу 4 дугаар сард Окадагийн нэр дээр шинээр гадаад паспорт олгогдсон байсан. Тиймээс бүртгэлийг нь шалгаж үзтэл тэрхүү паспорт дээр байгаа зураг нь Окадагийн зураг биш, өөр эмэгтэйгийн зураг байсан. Цагдаа нар нэн даруйл тэр зурган дээр байгаа эмэгтэйг с ิจ гнээр татаж мөрдөн байцаалтаа үргэлжлүүлдэг. Гэтэл дахиад өөр нэг бүртгэл гарч ирсэн нь 4 сарын дундуур Окадагийн нэр дээр нэгэн тээшний өрөө хүрээслэгдсэн байсан. Японд тээшний өрөө гэдэг нь болохоор ерөнхийдөө түрээсийн агуулгыг хэлж байгаа хүмүүс гэртээ багтааж чадахгүй байгаа зүйлээ агуулга түрээслээд хадгалдаг тэр агуулгыг хэлж байгаа. Гэтэл хачиргалтай уг агуулгын байршил нь Окадагийн амьдардаг Осака хотоос 200 гаруй километр таслагдсан Токиогийн Хачиожид байрлах газар байсан. Бүртгэлийг нь хартал дотор нь хадгалагдаж байгаа зүйл нь хүүхэлдэй гэж тэмдэглэгдсэн байсан бөгөөд анханасаа Осакагаас Токио руу хөргөгдсөн болох нь баталгааждаг. Энэ бол нэлээд с ิจ гтэй байсан. Тэгээд цагдаа нар бол шууд л тэрхүү тээшний өрөө байрлах Токио руу яаран очицгоосон бөгөөд очиод хаалгыг нь нээх агшинд л тэр агуулгаас бол маш аимшигтай үнэр үнэртэж байсан. Тэгээд тэнд хадгалаастай байгаа зүйл нь ердийн хүүхэлдэйнээс хамаагүй том нэгэн боодол исэн бөгөөд тэр нь яг гялгар уутанд ороосон байдалтайгаар байсан. Ингээд цагдаа нар бол яаравчлан тэр гялгар ууттай зүйлийг задлаж үзэхэд харамсалтай нь алга олоод байсан Окада бүсгүйгийн цогцос тэнд байжсэн. Гялгар уутыг нь хуулж задлан шинжилгээ хийж үзэхэд цогцос бол нэлээд муудсан байдалтай холбоо тасарсан 3 сарын үед магадгүй нас орсон байхаа гэж таамаглагддаг. Үүнээс гадна цогцсны дээд бие хутгаар олон удаа шивэгдсэн мөр үлдсэн байсан бөгөөд халтлагад өртсөн гэдэг нь бол тодорхой харагдчихсан. За ингээд цагдаа нарын яг өнөөдөр хүртэл олж илрүүлсэн зүйлийг ингээд нэгтгээд үзэх юм бол аллаг гарсан газар нь л Окадагийн гэр гэж таамаглагдаж байгаа. Үүний дараа гэмт хэрэгтэн цогцсыг боож баглаад энд байх Хачиожигийн тээшийн өрөөнд нууж хайсан гэдг нь бол тодорхой болсон. За ингээд одоо бүх с ิจ бол нөгөө паспортон дээр байгаа эмэгтэй рүү чиглэж эхэлдэг. Ингээд түүнийг бол хилээр нэвтэрсэн бүртгэлийг нь шүүж үзэхэд яг 5 сарын 3-нд Шанхай руу ниссэн болох нь бол тодорхой болдог. Тиймээс нисэх онгоцны буудлын хяналтын камерыг олж аваад нэг бүрчлэн шалгаад үзэхэд яг энэ зураг дээр эмэгтэй Окадагийн паспортаар онгоцонд сууж байгаа нь батлагддаг. Онгоцонд суух яг тэр үедээ болохоор тэр эмэгтэйгээс гадна дахиад нэг хүн бол хамт явж байгаа нь харагдсан. Тэгээ тэр хоёр эмэгтэй дахин Японд руу буцаж ирсэн бүртгэл байгаагүй. Түүний хэн болохыг нь илрүүлэхэд Онши Юри гэдэг эмэгтэй болох нь тодорхой болдог.
Тэр эмэгтэйгийн хувьд болохоор Япон гаралтай. Гэхдээ иргэншил нь болохоор Бразил гэдэг иргэншилтэй эмэгтэй байсан. 29 настай. Тэгээ цааш нь судлаад үзсэн чинь амь насаа алдсан Окадатай бага сургуулийн нэг ангийн хүүхдүүд болох нь тодорхой болдог. Гэхдээ тэр хоёрын хувьд бол багаасаа тийм дотн найзууд бол байгаагүй байсан. За ингээд цагдаа нар бол яг энэ хоёр эмэгтэйгийн хооронд юу болсон талаар нь судлаж эхэлдэг. Тэгэхэд 2014 оны 2 болон 3 сард Окадаг оролцуулаад нэг ангийн 4 хүүхэд хамтдаа оройн уулзалт хийсэн гэдэг нь илэрдэг. Мөн тохиолдлоор уулзалтын үеэр ахуулсан зураг нь Окадагийн цахим сүлжээнд байршсан байсан. За цагдаа нарыг бол яг энэ хүртэл ингээ мөрдгөө явуулж авах үе хохирогчийн цогцыг ороосон байсан гялгар утнаас хурууныхээ илэрсэн гэс мэдээд болддог. Тэр нь мөн л яг тэр нөгөө Бразил иргэншилтэй Япон эмэгтэй олох Ойшигийнх гэдэг нь батлагддаг. Ингээд бүх нотлох баримтаар түүнийг гарцаагүй гэмт хэрэгтэн мөн гэж бол цагдаа нар таамаглаж эхэлсэн. Гэвч асуудал нь Ойши одоогоор бол Шанхайд байгаа гадаадд байгаа гэсэн үг. Тэр дундаа бас Японы иргэн биш Бразилийн иргэншилтэй болохоор түүнийг бол шууд баривчлахад нэлээд төвөгтэй болж эхэлсэн. Японы цагдаа нар юуны өмнө цогцос нүүн дарагдуулсан хэрэгээр түүнийг баривчлах шийдвэрийг бол гаргуулдаг. Гэвч тэр нь бол мэдээж зөвхөн дотооддоо л үйлчлэх зүйл байсан болохоор Шанхай руу явчихсан түүнийг бол хаанагааг олж илрүүлж нааш нь шилжүүлнэ гэдэг бол нэлийн асуудалтай болж эхэлдэг. Тэгээ яг энэ үед бол санаанд оронгүй зүйл тохиолдсон 2014 оны 5 сарын сүүлээр Ойши өөрийнхөө хүсэлтээр Хятад дахь Японы консулын газарт мэдүүлэг өгөхөөр ирдэг. Тэр болохоор хэрэгээ хүлээх гэж ирсэн биш, харин ч нүүр бардам өөрийг нь хайж байгаа гэдгийг сонсоод тэгээд яг энэ хэргийг мухарлаа гэж бодоод ирсэн гэдгийг хэлдэг. За тэгээд тэр юу гэж хэлж байгаа вэ гэх юм бол Окада бол миний найз байсан, аллах хийн гэдэг нь бол байж бошгүй зүйл. Мөн би түүний паспортыг ашигласан анханасаа түүний зөвшөөрлийг нь аваад тэгээд түүний нэрийг төр зээлж паспортыг нь ашигласан явдал байсан. Өөрөө надад зөвшөөрсөн байсан гэж хэлдэг. За хэдийгээр өөрөө надад паспортоо өгсөн гэж хэлж байгаа ч гэсэндээ яг энэ эмэгтэйгийн байгаа Хятад улс бол хууль бусаар хил нэвтрхийг том гэмт хэрэгт тооцдог бөгөөд тэр дундаа бусдын паспортаар Хятадд ирсэн хууль бус үйлдэл гэж бол тооцогддог. Тийм учраас Японы талын мөрдөн байцаалтанд орохоос өмнө Хятадын нийгмийг аюулаас хамгаалах газар түүнийг төрүүлээд баривчилсан байгаа. Гэвч үүнийг бол Японы тал таатай хүлээж авч чадахгүйсэн. Яагаад гэх юм бол Хятад дахь асуудал шийдэгдэж байж л Япон руу авчирч шүүх хуралд оролцуулах боломжтой байсан учраас эцэст нь энэ хугацаа бол бүр 2 жил орчим үргэлжилсэн байгаа түүний Хятад байх хугацаанд. Энэ хугацаанд бол Японы тал түүнийг Япон руу шилжүүлж авахын тулд маш их хичээсэн бөгөөд эцэст нь 2017 оны 1 сард 2 жилийн дараа Ойшиг бол Японд найз Окадагага хөнөөсөн хэрэгээр мөрдөн байцаалт авахаар бол авчирч чаддаг. За тэгээ түүний хувьд болохоор хэрэгээ үүсгэж байгаа паспортыг хууль бусаар ашигласан нь үнэн ч гэсэндээ зөвшөөрөл авсан гэж өөрөө гүрээсээрсэн. Тийм бол Окадагийн нэр дээр Тэшний өрөө тэндээс цогтос гарч ирсэн байгаа шүү дээ. Үүнийг бол юу гэж тайлбарлах вэ гэж цагдаа нар түүнээс бол байцаалтыг авч эхэлсэн. Цагдаа нар болохоор юун төрөнд хэрэг гарсан гэж таамаглаж байгаа газар нь Осака дахь Окадагийн түрээсийн өрөө гэж таамаглаж исэн. Тэгхийн бол гэмт хэрэгтэн яг нөгөө түрээсэлсэн агуулах хүртлээ буюу Токио хүртэл түүний цогцыг хэрхэн зөөсөн бэ гэж судлаад үзэхэд шуудангаар явуулсан байсан. Цогцыг хүүхэлдэй гэж баглаад тэг шуудангаар илгээсэн гэдэг нь тодорхой болдог. Гэтэл тийхүү нэг бүрчлэн мөрдөж үзтэл анханасаа энэ цогцыг болвол тэр Тэшний хаяг руу илгээгүйсэн өөр хаяг руу шуудан явуулаад түүнийгээ дахиад тэр агуулах руу илгээсэн. Ер нь бол 2 дамжиж агуулах руу илгээсэн гэдэг нь тодорхой болдог. Цагдаа нар шуурхаалan хаягийг нь шалгахдаг. Тэгтэл хамгийн ихэнд хөргөгдсөн хаяг нь болохоор Тэшний өрөөнөөс 500 м зайд орших нэг хувийн орон сууц болох нь тодорхой болдог. Тэр газар нь болохоор Ойшигийн түрээслэн амьдарч байсан газар гэдэг нь бас тодорхой болдог. Энд болохоор Ойши ганцаараа амьдраагүй Шанхай руу хамт явж исэн өөр нэг эмэгтэй байсан шүү дээ. Тэр эмэгтэйтэй хамт амьдарч исэн байгаа. За тэгээ цагдаа нар болохоор яг энэ хүртэлх бүх баримт нотлохыг ил болгосныгоо дараа Ойшигоос бол чиний ингээ баримт нотлогоонууд чинь бүгд ил болсон. Чи хэрэгээ хүлээгээд нилээн ингээ хатуугаар байцааж исэн. Тэгээ нилээн юм олон баримт нотлогоо хатуу байцаалтын үр дүнд бол тэсэж чадхаа болсон. Ойши эцэст нь тэр өдрийн болсон бүх үннээ ярихаас өөр аргагүй болдог. За Ойши гээд энэ эмэгтэйг хувьд болохоор бага сургууль болон дунд сургуулаа Японд төгссөний дараа Бразил руу нүүсэн эмэгтэй байгаа. Тэгээд 20 нас хүрэх үедээ дахин Япон руу буцаж ирээд Осакад сууршин дэлгүүрт цагийн ажил хийн амьдралаа залгуулдаг байсан. Тэгж хагаад таньдаг байсан хин нэг гадаад хүнтэйгээ мөнгөний асуудал орооцолдоод өртөө болсон байгаа. Тэгээд үүнээсээ болоод Японд оршин суух эрхээ хасуулсан. Ойши Бразилийн иргэншилтэй байсан болохоор Бразил руугаа явхаас өөр
аргагүй болсон гэсэн үг байгаа. Тэгээ яг ийм хэцүү байдалтай явж байгаад Японд амьдардаг нэг хятад эмэгтэйтэй танилцсан. Тэр хоёр болохоор ажиллаж исэн дэлгүүртээ хамт ажиллаж танилцсан. Тэгээ танилцсанаас хойш бол хоёулаа гадаадын иргэншилтэй тэгээд сонирхолтой ч гэсэн адилхан байсан болохоор маш хурдан найзууд болсон байгаа. За тэгээ дараа нь болохоор энэ хоёр хамтдаа Осакад сууршиж байснаа хамт Токио руу нүүсэн. Тэгээ тухайн үед болохоор буюу нөгөө тэр хятад эмэгтэй Осакад сургуульд сурч байгаад 2011 оноос Токиод байх агсан төвшний сургуульд эсэж орох шаардлагатай болсон. Тэгээ энэ үед нь болохоор Ойши би чамтай хамт явъя гэд түүнтэй хамт Токио руу нүгээд тэгээ бүр тэр хоёр тэрнээс хойш хамтдаа амьдарч эхэлсэн байгаа. Тэгэхээр ер нь бол Ойшигийн хувьд тэр хятад эмэгтэйгийн гэрт хууль бусаар оршин сууж исэн гэсэн үг. За ингээ хэсэг хугацаанд бол тэр хоёр Токиод хамт амьдарч байгаад удалгүй нөгөө хятад эмэгтэй Шанхайд Японы хөрөнгө оруулалттай компанид ажилд орохоор болдог. Тэгэхээр Шанхай руу явах шаардлагатай болсон гэсэн үг байгаа. 2013 оны намраас эхлэн Шанхай руу амьдарч шинэ амьдралаа эхлүүлэх төлөвлөгөөтэй болдог. Энэ үед бол Ойши хууль бусаар амьдарч исэн болохоор Японд үлдэх боломжгүй болоод тэгээд хамтдаа явж болох уу гэж түүнээс гуйж эхэлсэн. Гэвч Ойшигийн хувьд баг ингээд 6 жил Японд хууль бусаар оршин суучихсан болохоор тэндээс өөрийнхөө паспортаар Шанхай руу явхад бол нэлээд хэцүү төвөгтэй байсан учраас өөр хин нэгний паспортыг ашиглах шаардлагатай болсон гэж байгаа. Хэрвээ өөрийнхөө паспортаар явж байгаа баригдчих юм бол Бразил руугаа явах шаардлагатай болох учраас мухардмал байдалд орсон Ойши эцэст нь өөр хүний паспортыг ашиглаад хуурамчаар Шанхай руу явъя гэж төлөвлөсөн гэж байгаа. За ингээд түүний хувьд түүнд паспортаа зээлүүлэх хүнийг хайж эхэлсэн. Тэгээд яг өөртөө адилхан настай, ойролцоо царайтай хүнийг Facebook руу орж нэлээд хайсны эцэст бага сургуулийнхаа нэг охиныг бол олж харсан байгаа. Тэгээ энэ нь болохоор яг өөртөө нэлээд төстөө бүх яг болцол нөхцлүүдэнд харж исэн. Тэгээ тэр эмэгтэйгийн хувьд ч гэсэндээ гадаад руу ерөөсөө явж үзээгүй учраас өмнө нь гадаад паспорт хийлгээгүй хүн байсан. Тэгээ энэ нь хэн байсан бэ гэх юм бол амиа алдсан хохирогч бүсгүй Окада байсан байгаа. За ингээ 2014 оны 2 сарын 1-нд Ойши бол төлөвлөгөөтэйгээр хэрэг гарахаас 2 сар орчмын өмнө жижиг хэмжээний ангийн уулзалтаа зохион байгуулахаар болсон. Тэгээ энэ дээр болохоор яг 4 хүн цуглархаар болсон. Тэгээ энд болохоор Окада ирж уулзсан гэсэн үг. Тэгээд Окадагийн хувьд бол ангийнхантайгаа уулзна гэж нэлийн догдолж гин гэдгээ битсэн байсан. Бас дөрүүлээ уулзж байгаа зургаач гэсэндээ Facebook дээрээ постлсан байсан. За тэгээ тэр өдөр бол дөрүүлээ уулзалт дуусны дараа Ойши бол Окадатай маш дотн харьцаж гэрт нь очиж хонсон. Тэгээ үүнээс хойш бүр байнга түүнтэй холбоо барьж хоёулаа нэлээд сайн найзууд болж тохирох юм шиг байна. Хамтдаа хоолнд оръё, кофе ууч юм уу их мэтчлэнгээр алхамаар бол түүн рүү байнга ойртож исэн. Ингэж агаад 3 дугаар сарын 20-ны орой Ойши гинтл Окадагийн гэрт ирсэн. Тэгээ ирээд Ойши Окадад шууд л нөгөө нэг паспорт хэрэгтэй байгаа гэдгээ бол тулгаад чи надад энэ удаа туслаад паспортаа зээлээд өгөөч ээ, би чиний бичиг баримтаар хятад руу явах хэрэгтэй байна гэд гуйж эхэлсэн. Тэг мэдээж энд нь бол Окада бол шууд л зөвшөөрөөгүй шууд татгалцсан. Тэгээд бүр үгээрч барахгүй уурлаж гэрээсээ бол түүнийг хөөж гаргахаар завдсан байгаа. Тэгээ яг энэ үед нь Ойши бэлдэж очисон хутгаа гарган Окадаг бол хутгалж эхэлсэн. Ойши хэлэхдээ болохоор уг нь бол түүний амь насыг хүнөөх зорилготой очоогүй, зүгээр паспортыг нь зээлье гэж бодсон. Хэрвээ бүр болохгүй бол ашиглаж магадгүй гэж бодоод тухайн үед хутга бэлдэж очисон байсан гэдгээ цагдаа нарт хэлсэн. За тэгээ түүний амь насыг хөнөөснийхөө дараа цогцыг нь гялгар утаар ороогоод хайрцагт хийгээд ямар ч зай завсаргүйгээр скотчоор ороосон. Шуудангийн компани руу залгаж овор ихтэй юм том хүүхэлдэй байгаамаа гэж хуурж Окадагийн цогцыг бол илгээмжээр явуулж түүний цогцос олдсон тэр агуулгах руу илгээсэн байсан. Ийхүү харамсалтайгаар ингээд амнасаа алдсан Окадагийн хэрэг бол яг юу болсон нь тодорхой болсон. За ингээд эцэст нь 2020 оны 9 сард бол Японы дээд шүүхээс эцсийн байдлаар Ойшид бол бүх насаар нь хорих ялыг оноос хүссэн зүйлээ олж авахын тулд бусдын амь насыг юм чинээ бодоогүй Ойши гэмт хэргийн сэтлэн дэндүү амиа хичээсэн бөгөөд маш аимшигтай байсан болохоор Японд даяар бол нэлийн том цочрол болсон. Сүүлд бас Ойши гэдэг нэмэгтэйг болохоор тэр хятад бүсгүйтэйгээ хайр сэтгэлийн холбоотой ижил хөвснүүд байсан байх магадлалтай. Тэгээд яг түүнтэйгээ хамт амьдрахын тулд хятад руу явахын тулд Окадагийн амь насыг хөнөөсөн ч байх магадлалтай гэж юу нүдчихсэн. Гэхдээ яг энэ хэрэг дээр бол тэр хятад бүсгүйгийн хувьд бол юу ч мдээгүй байсан юм бэлээ. За тэгээ тэр хоёрын хувьд бас хайр сэтгэлийн холбоотой байсан хэсэг нь бас тодорхой болоогүй. Ямар ч байсан ямар ч гин буруугүй зүгээр бага ангийнхаа найздаа уудалцлаа гэж бодоод уулзаад түнд сайн анзныхаа төлөө харамсалтайгаар амь насаа алдсан Окада бүсгүйн тухай
өнөөдрийн манд бэлтгэсэн хэрэг байлаа. За тэгээ та бүхэн бас энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.